мэдээж ингээд хүмүүс ингээд нэгэндээ хайртай дуртай гэж гэр бүл зохионтой. Гэхдээ хамгийн гол нь зөвлөлжлгээд гэр бүл төлөвлөлтөй айгуу сайн зохион байгуулаарай гэж хэлмээр байдаг. Магадгүй санаатаа ч санаандгүй ч ямар нэг байдлаар хүмүүс ингээд хүүхдтэй боллоо гэж бодоход хүүхэд тэр хүмүүсийн хохирож биш шүү. Одоо хүүхдийн хөгжил бүр ингээд хөвлөд ингээд бүрэлдсэн цагаас эхлээ хүүхдийн хөгжил явах гэдэг. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс ингээд зарим нэг хүмүүс ингээд одоо нөгөө юу яадаг өөрсдөө тодорхой хэмжээний асуудлаас болоод ч юм уу те хүүхдүүдэд гоолох ч юм уу хүүхдүүдэд ингээ хаях ч юм ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь ингээ Монголын ирээдүй болохоор те нэг ч гэсэн хүүхдийн нүдэн гой гэрэлтэй байгаасай. Тийм болохоор битгий хүүхдэд ийм муухай өвчин зоолно битгий амсуулаасай. Хүүхэд болохоор хүүхэд чинь хүүхэд насндаа л гоё цав цагаахан цаас те гоё хайр халамжинд өссөн. Тийм л гоё одоо байхыг би миний төстэй миний одоо нэг мэрэгжлээ сонгосон шалтгаан маань ч гэсэн яг энэтэй холбоотой байхгүй юу? Нэг ч гэсэн хүүхэд гоё баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг болохоор битгий хүүхдээр тэгж тоглоосой л гэж хүсэж байна.